За сайн байцгаана уу. Энэ удаагийн дугаараараа маш сонирхолтой Адал явдалт триллер төрлийн киног та бүхэндээ ярьж өгөхөөр бэлтлээ. Кино эхлээс өмнө доор байрлах линкээр манай Telegram сувгтныг дээр ингэснээр сонирхолтой мэдээлэлд болон YouTube сувгт оруулах боломжгүй зарим ширүүн, тулаант, алаан хядаантай кино тавчлуудыг цаг ардалгүй үзэх боломжтой. Мөн бичлэг таалагдвал лайк дарж сэтгэлдээ үлдээгээрэй. Та бүхний дэмжлэг бидэнд маш их урам өгдөг шүү. Баярлалаа. Сайн бацааны кино тавчлалын үзэгчтэй. Энэ удаагийн дугаартаа саяхан гарсан Өмнөд Солонгосын Тулаанд, Инэдмийн триллер төрлийн кино нөхрүүдийн Адал явдал Husbands in Action гэх киног тавчлан өргөхээр бэлтлээ. Олон юм яриад явах кинонд орцгоё. За тэгэхээр кино маань технологийн тэр бунтан болох Ма До Жун болон эхнэр Хэран нар бизнестэй Nabi AI ашигласнаар тэднийг бизнес олон тэр бумын ашигтай ажиллаж байна. Гэхдээ бизнес нь бас ягт сайн зүйл биш заяа. Хууд бос барааг дэлхийн өнцөг болон бүрт хүргэж хотогтаалдаг буруу замын ажил юм байлээ л дээ. Дүр солигдож бид Инчионы ардарт гангстер Йонг Ганг ялаа эвлгээд сологдож байгаа бөгөөд түүний суганы өснүүд тосож авахар ирсэн байлаа. Мань хүн гарч ирээд дуудалгүй өөрийнх нь ирүү үе дуусныг олж мэдээд маш ихээр бухимдах бөгөөд түүний мэдэл байх ёстой газраа эргүүлэн авахар хамтран ажиллаж байсан одоо харин тэр бумтан Дөө Жүүнийг Инчионы нутаг дэвсгэрээс зайлуулж өөрийн атгандаа оруулахаар явна. Гэвч түүний төсөөж байсан шиг биш байхан тэр. Ууцахаар очих үед оролдгоо босдоо ууцахын тулд заавал урдчиж мэдэгдэж байж ууцах ёстой болно. Ашгүй ууцах цаганж болж Дөө Жүүнтэй ууцах бөгөөд өөрийгөө Йонг Ганг гангстер миний мэдэлд байсан дүүргээ буцааж авахар ирлээ. Хамтран ажиллая. Хамтдаа хотыг бүхэлд нь хамтдаа самарцгаая гэсний сонсоод манай хоёрын хөх инээд хурч за ярьж дууссан бол эндээс зайлаа гэд хөөн гаргана. Харин түүний эсрэг манай киноны гол дүр мөрдөгч Чүнсиг тусгай ажиллагаа явуулж хууль бус 8-аг нь илрүүж агуулах, дээрэс нь үйлдэлтээр нь Дөө Жүүн ийг барихаар ирнэ. Нилээн буудалцаанд тулцсны эцэст Дөө Жүүнийг барьж авч хууль бус бараа нуусан борлуусан хэрэгээр баривчлана. Дүс солигдож манай мөрдөгч ажиллаа дуусгаад яаран ихнэр Синэ охин Ёнжу хоёр лугаа яаран очино. Ихнэртэйгээ таарамж муутай бололтой хоцорч ирсэнд нь уурлах бөгөөд тэд салсан тустай амьдарч байгааг бид олж мэднэ. Маргааш нь ажил дээрээ ирэхэд Дөө Жүүнийг баривчилсан тухай мэдээгээр гах бөгөөд сурвалжлагч бүсгүй Эйра түүнд кофе өгөнгөө сайн ажиллаа хэмээн магтана. Манай хоёрч зүгээргүй бололтой мэдээлэл өгсөнд баярлалаа гэд орой хоолнд хамтдаа явхаар болоод бараг үнсэгцгнэ энэ хоёр. Удалгүй охиныхын төгсөлтийн баярт орцохоор очисон ч Ёнжугийн аавын суудал дээр эхнэрийнх нь одоогийн нөхөр малын эмч Мин Сок аль хэдийн ирээ суучсан эхнэрийнхээ охиныг харахаар хүлээж байлаа. Манай хоёр нөхөрч бас таарамж муутай. Би аав, би төрсөн аав нь байна гэд бараг зодтолдохнэ. Удалгүй Чүншигийн утсанд нэрээ нууцсан дугаараас эхнэр охин хоёрыг нь чинь барьцаасан. Миний нөхрийг ямар нэгэн аргаар соллож өгөөд эхнэр охин хоёроо аваарай. Үгүй бол тэднийг амьд харахгүй шүү хэмээн сүрдүүлснээр. Манай хоёр нөхөр ямар ч сонголтгүй цагдаагийн газраас Дөө Жүүнийг суулгахаар очино. Гэвч удалгүй Дөө Жүүнийг шилжүүлэх гэж байгааг олж мэдээд тэднийг замд нь отож байгаад жижиг осол гаргана түүнийг зүхтаалгахаар цагдаа Чүншиг малын эмч Мин Сок нар тохиролцсон. Манай малын эмч Мин Сок зүгээр ч нэг насаар дүү залуу биш. Ууланд авирах бие хамгаалах урлагаар хичээлдэг. Ралын энтерт оролцдог мундар залуу байх нь тэр. Цагдаа Чүншиг хэрэгтэн Дөө Жүүнийг 20 анги руу шилжүүлэхээр авч явж байхдаа гэрлэн дохион дээрээс хөдөлмөгч малын эмч Мин Сок тэдний яг игц урдаас нь хурдтай ирж аюулгүйгээр осолдлуулж Дөө Жүүнийг авч зүхтаахаар төлөвсөн ч амжигдахгүй болов. Гэвч өөр нэгэн машин хурдтай ирж мөргсөн нь манай гангстер Йонг Ганг байх бөгөөд энэ хооронд манай хоёр нөхөр хэрэгтэн Дөө Жүүнийг нууцаар авч яван зүхтаана. Болсон үйл явдлыг цагдаагийнхан шинжилж үзэхэд бичлэгэнд гангстер Йонг Ганг хэрэгтэн Дөө Жүүнийг алахыг оролдох үед цагдаа Чүншиг мөн үл таних хүнтэй хамт хэрэгтэн Дөө Жүүнийг явсныг хараад түүнийг нууцаар хууль бус 8-ны цаад эзнийг олохоор ажиллаж байна гэж дүгнэн түүнийг холоос ажиглан бүх зүйлээр туслахыг үүрэг болгоно. Галзуу хахаа. Амралтын өдрөө байгалийн сайханд Nadia Camp-тэй хамт. Nadia Camp албан байгууллагын аялал, анги хамт олонны зугаалга, outdoor event and gathering захиалгавч эхэллээ. Манай үеч хэрэгний давуу тал, сүүлийн үеийн дулаахан, тоглог, тав тухтай майхнууд, түүдэг газын дэргэд халуун яриа өрнүүж, гитарын аязгуунд тухлах боломж. Захиалга өгөх болон дэлгэрэнгүй мэдээлэл 89 99 28 27 мөн 77 72 89 99 Nada Glamping гэсэн IG болон Facebook хуудаснаас авах боломжтой. Хамтдаа Nadi. Энэ үед хэрэгтэн Дөө Жүүний эхнэр болох үзэсгэлэнд Хийрэн тэднийг эрхийг хүлээн ууцх газраа барьцааны ээж охиныг хүлчгсэн хүлээж байлаа. Тэр бомтон Дөө Жүүн эхнэрлүүгээ видео кол хийж зүгээр байгаагаа хэлнэ.
Гэвч тэдний хамгийн үнэтэй Nabi AI нь цагдаагийн битүүмжилсэн оффист нь байгаа бөгөөд эхлээд түүнийг очиж авах хэрэгтэй гэв. Энэ үед гангстер Yon Gang-ийн сугны ус мана хэдийн байршлыг олсон бөгөөд араас нь хөдөлцгөөн. Дүр солигдож цагдаа чүм шиг тэдний битүүмжлэгдсэн оффист очоод хамгаалтын цагдаа нарыг хоолнд явуулж хуурчгаад манай 3 дотгошоо орж үсэрдэг маш сонин нууц код хийснээр аалгын чинээ Nabi чип гарч ирнэ. Энэ үед гангстер Yon Gang-ийн сугны ус тэднийг яриаг гаднаас нь чагнана. Тэднийг үхэн хатан авахар ирсэн энэхүү Nabi AI чип нь 3 тэрбум долларын үнэтэй кийг сонсоод босдоо дуулгана. Манай 3-ыг чипээ аваад гарах үед гангстер Yon Gang тэднийг араас дагснаар амьд үлдэх тулаан эхэлнэ. Малын эмч Min Sok-чрүүл энтрээ солиод жигтэйхэн уран жолоодлого хийснээр тэднээс болдож чадна. Гэвч санаандгүй байдлаар осолдож гангстер Yon Gang-ийн сугны үснүүд тэднийг хөөнө. Тэр бомтон дүү жүүнийг чипээ аваад зүхтаах үед гангстер Yon Gang араас нь олж ирээд буудан шархтуулаад нөгөө 3 тэрбумын үнэтэй Nabi AI чипийг аваа гэсэн ч мань хүн толгой гэж олгоог шууд чип рүү буудаад ямар ч хэрэгцээгүй эд химэн түүнийг хаднаас түлхчгээд буцаад явв. Гангстер Yon Gang ч өөртөө итгэлтэй байх бөгөөд нөгөө чипийг нь ч буудан устгасан гэхий сонсоод түүний сугны үснүүд 3 тэрбумыг үгүй хийсэн уур хязгаана. Гангстер Yon Gang үүнийг мэдээд буцаж ирсэн ч тэр бомтон дүү жүүнийг олсонгүй. Азар манай цагдаа чүм шиг малын эмч Min Sok 2 ирж түүнийг дээж татаж гаргана. Манай малын эмч Min Sok түүнийг нохоо химэн төсөөлж байгаад сумыг гарган авч амжилттай хагалгаа хийж түүний амийг аварна. Ам аврагдсандаа баярснаа илэрхийлэн анх яаж их нэртэйгээ танилцсан талаар ярина. Манай хүн үнэндээ гангстер Yon Gang-тай хамтарч ажилладаг танхаа нөхөр байсан ч нэг удаа технологийн компани руу дайрч танхаарж байхад хийрэн түүнээс 9 хүч нэг тийм үнэнч байдлыг олж харна дурснаар тэд ажилласаа гарч хамтарч ажиллан тэрбумын үнэтэй Nabi AI чип бүтээсэн талаар ярина. Энэ үед хийрэн болон Синэнаар нөхрүүд нь удахгүй ирэхээр түүнийг удахгүй сулна гэв. Гэвч манай 3 зослонгийн байранд ирэх үед хинч байхгүй байлаа. Тэднийг ирэхээс өмнө хин нэгэн урьдж ирээд тэднийг эхнэрүүдийг авч явсан бололтой. Уц дуурахад мэдээж манай гангстер Yon Gang эхнэрүүдээ амьд хармаар байвал нөгөө 3 тэрбумын Nabi AI чипийг авч ирэхийг үүрэг болгоно. Энэ үед цагдаа нар дүү жүүнийг хулгайсан хүмүүс, цагдаа чүн шигийн эхнэрийнх нь одоогийн нөхөр, малын эмч Min Sok болохыг, мөн эхнэр хүүхдийг нь гангстер Yon Gang барьцаалагдсныг мэднэ. Тэдний яриаг сурвалжлагч Эйрэн сонсоод түүнд туслахаар охиных нь цагны байршлаар явна. Цагдаагийн дарга үүрэг өгч цагдаа чүн шигт туслаж гангстер Yon Gang-ыг олохыг үүрэг болгох үед чүн шиг эхнэрээ амьд аврахыг тулд өөрөө ганцаараа очих ёстой гэд байршлаа хэлэлгүй уцаа тасалчихв. Удалгүй тэр бомтон дүү жүүний эхнэр Хийрэн тэднийг харж байгаа сугны үсний анхаарлыг сарниулж байгаад охин Yonjuk зүхтаалгаж амжих бөгөөд энэ үед манай сурвалжлагч охины цагны байршлаар олж ирнэ туслана. Охиныг ойрогцоох усан завьд аюулгүй газар нуугаад тэдэнд туслахаар очисон ч өөрөөд тэднийг барьцааны хүмүүсийн нэг болно. Гэвч үнэндээ гангстер Yon Gang манай 3-т буруу байшил өгсөн бөгөөд бүх хүмүүсээ агуулхад цогдооз нь хүлээжээ. Азар малын эмч Min Sok охины цагны байшлаар эхнэрүүдийн барьцаалагдсан байгаа агуулгыг олж ирсэн нь энэ нь ч бас өргөж таарна. Энэ хэсэг бүр галзуух хаа. Гангстер Yon Gang ч өөрийг нь барьж хорсонд цагдаа чүн шигээс өшөөгөө авахад төлөвлөсөн тухайгаа хэлж ингээд хүлдэж үхцгээгээд хүлдөөгчөнд хүлж өгнө. Ингээд гангстер Yon Gang эхнэрүүд болон тэр бомтон дөө жүүнийг дүүжлээд 3 тэрбумын үнэтэй Nabi AI чипийг хэрхэн ажилуулах талаар асуусан ч юу ч ойлгохгүй хиймэд оюун ухаан энтер юу хуцаад байна гэснэ. Нөгөө 3 тэрбумын үнэтэй Nabi AI чипийг хэрэггүй хог гэд буудаж ажиллагаагүй болгов. Галзуух хаа. Event Tour. Idol ивентийг хослуулагч мэргэжлийн түнш. Бид Монгол аялагчдын онцлог шаардлага, соёл, цагийн хуваарийг гүнээ ойлгож, үүнд тохирсон тав тухтай аяллаа нөхцөлийг бүрдүүлдэг. Бидний мэргэжлийн баг таныг мартагдашгүй төлөвлөгөөт аялалд урьж байна. Бидэнтэй холбогдох утас 77 28 89 99. Гангстер Yon Gang хутга толгон Хийрэнийг хөнөөхийг оролдох үед манай тэр бомтон дөө жүүнийг дотоод араат нь сэрж олсоо тастаад гангстер Yon Gang үсэрхэн өшөглөөд түүний сугны үснүүдийг зодож эхнэрээс олшно. Ашгүй манай хоёр хүлдээгчнээс арай хийж хаалгыг нээн гарч амжив. Гангстер Yon Gang ч бас зүгээр буугаад өчгсөнгөө болж ирээд нэг балбаад алахыг оролдох үед яг цагтаа манай хоёр ирж тэднийг бот нэргэн эхнэрүүдээс олшно. Арай хийж гангстер Yon Gang-ыг буудгаж авах хооронд хэрэгтэн дөөжүүн эхнэрээ аваад зүхтаан завинд суугаад явсан ч яг нөгөө Yonju охины нуугдж байсан завийг унаад явна. Үүнийгээ тэд мэдэхгүй. Араас нь яагаад хөөгөөд байгааг гайхаж байтар Yonju охин гарч ирэв. Аавууд шүхрээр ниссээр түүний араас ирж охиноо аварцгаана.
Бүх зүйл дуусаж охины төгсөлтийн баяр дээр малын эмч Минсок, эхнэр Синэ болон охины төрсөн аав цагдаа Чүн шиг түүний шинэхэн найз бүсгүй Эйрин нар ирцгээснээр кино маань төгслөө гэж бодтол үгүй байлаа. Төгсгөл хэсэгт онгоцны буудал дээр үүзэгсэнд бүсгүй нөхрөө асуудалд орсныг мэдээд туслахаар ирсэн нь гангстер Йонгангийн эхнэр байлаа. За энд хүрээд кино маань төгсөж байна. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай гайс. Кино тогтчлол байлаа. Сабаа дарахаа битгий мартаарай. Баярлалаа.